Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Тэнүн гэдэг. Би AdCloud-ийн үүсгэн байгуулагч байна. Тэгэхээр яг нэг жилийн өмнө яг өнгөрөх Demo Day дээр бид нар яг зар сурталчилгааны платформ хөгжүүлэх төслөө танилцуулж байсан. Өнөөдөр бол бид нар яг энийг яг бийжүүлээд бүтээгдэхүүнээ гаргаад интеграц ажлуудаа хийгээд та бүхэнд танилцуулахад бэлэн болсон байна. Тэгэхээр AdCloud бол яг зар сурталчилгааны салбарын ирээдүйн чиг хандлагыг тогтоож байгаа ийм зар сурталчилгааны платформ. Бид нар бол бүх зар сурталчилгааны сувгуудыг технологиор интеграц хийгээд илүү уян хатан ухаалаг болгоод цоошин технологийн боломжуудыг хэрэглэгчид, бизнес хэрэглэгчид өгж байгаа ийм платформ юм. Тэгэхээр яг AdCloud ямар оролцоолчуд байдаг вэ гэхээр нэг тал бол маркетрууд буюу хэрэглэгчд байгаа AdCloud-ийн. Тэгэхээр энэ дээр бол бид нар бүх төрлийн бизнесүүд энэ дээр том жижиг бидний хамгийн том таргетлж байгаа нь бол жижиг дунд бизнесүүдийг таргетлж байгаа. Мэдээж маркетингийн эйженсинууд байгаа. Дээрээс нь хуваарь бизнес эрхэлдэг хүн хүртэл AdCloud-ын хэрэглэгч болж чадна гэж бид нар харж байна. За нөгөө талд болонгод бид нар зар сурталчилгааны сувгууд байгаа. Зар сурталчилгааны сувгуудад бол бид нар яг outdoor display буюу гадна дотн дэлгэцүүдийг дээрээс нь веб болон мобайл аппликейшнууд, видео болон аудио стриминг платформуудыг бид нар өөрсдийн гол сувгуудаа гэж харж байгаа. Тэгэхээр энэ нэг оролцоон донд AdCloud бол яг дунд нь төлбөр тооцоо, зар сурталчилгааг байршуулах, мэдээж дата аналитикуудыг бүрэн хариуцах ийм оролцоотой байх юм. Бидний бизнес модель бол маш энгийн. Бид нар яг зар сурталчилгааны яг комисшн буюу зар сурталчилгааны төлбөрөөс өөрсдийн платформын шилтгэлийг аваад явах ийм зохицуулттай байна гэсэн. Тэгэхээр энэ дээр та бүхэн харж байгаа энэ зургууд дээр бол яг та бүхний бид бүхний яг өдөр тутмын амьдрал, гэрт, офис, гадаа, доторт байдаг юм зар сурталчилгааны сувгуудыг бол харж болж байгаа. Тэр хэрэглэгч энэ дээр одоо ямар асуудал цаана байдаг вэ гэхээр зар сурталчилгаа тавихад маш их одоо юм ажил шаардлагатай байдаг. Энэ бол маш хэцүү. Та ингээл газраа судалдаг, уцаар ярьдаг, инвойс авдаг, гэрээ контракт, мөнгөө байршуулах, файлаар, имэйлээр явуулах гэх маш их ядаргаатай ажил байдаг. Яагаад вэ гэхээр бол энэ бүх процесс нь мануалаар буюу гар ажиллагаагаар одоо хүртэл явагдаж байгаа гэсэн. Дээрээс нь таны өгж байгаа энэ мөнгө яг энэ ad дээр яг үнцнийг өгч чадж гэнэ гэдэг нь бас маш том асуудал гэж байна. Цаашлаа таны ad хэдэн хүн үзсэн, хэдэн хүн дарсан, яг өнөөдөр хэдэн удаа тоглосон бэ гэдэг мэдээлэл датаг авч чаддаггүй. Тэгэхээр бид нар бол энэ асуудлуудыг шийдэх зорж байгаа гэсэн. Тэгэхээр AdCloud-ыг ашигласнаас ямар давуу талууд болох вэ гэхээр та зар сурталчилгааг байршуулахад ерөнхийдөө 5 минут хангалттай гэсэн. Мэдээж таны хүссэн бажет буюу төлбөрөөр та зар сурталчилгаа байршуулж байна. Та 100 мянган төгрөгөөр 100 мянган төгрөгөнд яг хүрэх зар сурталчилгааг шийдэж болно гэсэн. Дээрээс нь та тухайн байршил, нас хөлс сонгоод зар сурталчилгаагаа явуулж байна. Мэдээж та манай платформ дээр хамгийн том зар сурталчилгааны сувгуудыг нэг дороос авах боломж нь бол хамгийн том давуу талууд. Мэдээж түрүү ярьсан бид нар яг бодит цагийн тайлан мэдээллүүдийг өөрсдийн хэрэглэгчдэд өгч чадж байгаа. Тэгэхээр энэ дээр зах зээлийн мэдээллүүдийг өгөхөд яг олон улсад бол яг энэ AdTech буюу энэ платформоор 2027 он гэхэд 90% нь одоо дамжиж зар сурталчилгаа явуулна гэсэн тооцоол байгаа. Тэгэхээр яг энэ бол яг ирээдүйд бид нар яг ийм платформудаа зар сурталчилгаа явуулна гэсэн. Дээрээс нь манай Монгол болонгууд бид нар яг сардаа нэг 10 тэрбум орчим төгрөгийн зар сурталчилгаа эргэлдэг юм маркеттай. Эндээс бид нар сошиал хэрэглээг нь хасаад 5 миллион. Яг энэний бид нар 20% AdCloud эзэлж чадна гэсэн
итгэлтэй байна. Тэгэхээр бид нар сүүлийн 5 сар дараах аппликейшнууд болон вебсайтууд гадна дотны дэлгэцүүдийн компаниудтай хамтын ажиллагааны гэрээнүүдэд байгуулад эхний интеграцтай хийгээд тестийг хийгээд явж байна. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө энэ өсөлтийг яг 3 хуваацсан байгаа. Эхэнд бол бид яг түрүүний хэлсэн сувгуудаа интеграц хийн. Хоёр дээр нь энэ дээр илүү AI recommendation буюу AI дээр суурилсан илүү технологиудыг оруулна. Real time-аар та зар сурталчилгааг худалдаж авдаг юм бидингийг бид нар бас хийгээд төлөвлөсөн байгаа. Гуравдугаар бид нар яг Монголоос илүү дэлхий рүү гарахыг зорж байна. Тэгэхээр бид нар шинэ маркет энтри буюу шинэ зах зээл рүү тэмүүлж байна. Тэгэхээр манай баг бол 3 бүртгэмтэй 2 девелопертэй бид нар яг энэ төслийг ирээдүйд бүтнээ ажиллана гэсэн бүрэн итгэл найдвартай ийм баг хамтуулна. Дээрээс нь бид нар өөрсдийн яг энэ салбартаа 10-аас дээш жил ажилласан туршлагатай баг хамтуулаа. Тэгэхээр бид нар бол яг энэ төслийг өөрсдийн компани 20%-ийг санд болгоод 380 сая төгрөгийг хөрөнгө оруулалтыг авахыг зорж байна. Мэдээж энийг 75% бид нар бол яг технологи, 25% нь бол яг борлуулалт маркетингдаа ингэж зориулнаа гэсэн тооцоололтой. За баярлалаа. AdCloud-ын тэмнэн байлаа. Та бүхэн AdCloud хөрөнгө оруулалт хамтрахыг хүсэж байгаа бол манай бүүтээр зочлоорой. Баярлалаа.